коучуудын багш T. Harv Eker гээд Америк хүний Millionaire Mindset Intensive буюу сайтан сэтгэлгээ эрчимт семинар гэсэн 3 хоногийн семинараас би та бүхэнтэй юу сурснаа та бүхэнтэйгээ хуваалцъя. За тэгээд лайв маань сонсоход ороод ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд энэ семинар маань хэзээ болсон бэ гэхээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь хагас сайн бүтээсэд Германы Берлин хотод болсон. Тэгээд онгоцны буудлын тэмцээнийг гоё шинэ бодол баригдсан бэл шинэ зочид бодол баригдсан бэлээ. Тэгээд тэрний зааланд болсон өглөө 9-өөс оройн 9 хүртэл өглөө 9-өөс оройн 8 хүртэл тэгээд 7 хүртэлгээд бүтэн өдөржингөө 3 хоног тэнцээ бүр 250 хүнтэй хамт байсан. За тэгсэн чинь дээр нь бас онлайнаар дахиад 250 орчим хүн байсан. За тэгэхээр энэ 3 хоногт бол онлайн, офлайн гэдэг 500 хүн бараг тэнцээ зүгтаа байсан. За нийтдээ 55 орны хүмүүс байсан юм аа. За тэгээд би та бүхэндээ энэ 3 хоногийн энэ гоё семинарт яваад юу сурснаа би та бүхэндээ хуваалцъя гэж би мэдээж маш их юм сурсан. Бүхэндээ маань маш их цэнэглэгдсэн. Тэнд байсан тэр хүмүүсийн энерги, тэр сурч байгаа миний хажуутал байгаа хүмүүсийн баярлж байгаа, хөөж байгаа юм сурч байгаа тэр бүхэн маш гоё байсан. За тэгээд би та бүхэндээ хэлсэн тий 3 хоногийн семинар байсан. Энэ зочид бодол дээр 3 хоног болсон. За тэгэхээр хамгийн эхлээд би та бүхэндээ T. Harv Eker гэдэг одоо тий энэ дээр бичсэн байна. T. Harv Eker signature program гэдэг. T. Harv Eker гэдэг хүн маань ямар хүн бэ гэдгийг танилцуулчих. Энэ бол Америкийн хүн. Америк хүн тэгээ коуч одоо motivational speaker маш хийдэг. Зах зээл дээр 20 илүү жил байгаа. Маш олон хүмүүстэй маш олон сая хүмүүс ингээд тусалсан тий тийм хүн байдаг. Маш одоо алдартай нэртэй та бүхэн Google-ээр ороод үзэх юм бол байгаа. Тэгээд илүү сонирхох юм бол Google-ээр ороод яадаг хүн юм бэ гэх юм бол яагаад үзээрэй. За энэ хүн маань яг юугаар алдартай вэ гэхээр мөнгө хадгалах тийм мөнгө зохицуулах 6 шилний арга гэдэг аргыг анх зохиож ирсэн. За тэгээд тэрнээс хойш маш олон хүмүүс тусалсан, маш олон дэлхийн орнд очиж сургалтуудаа хийдэг. Мөнгөө яаж зохицуулах уу, яаж саятан болох уу гэх мэтлэнгээр маш олон төрлийн сургалт семинарууд хийдэг юм бэлээ. За би өмнө нь болохоор зүгээр нэрийг сонсч ирсэнээс биш яг автор бас мэддгүйсэн. За энэ бол үнэхээр мундаг хүн гэдэг юм бол мэддэг байсан. За тэгээд энэ дээр очиод илүү сайн мэдээлэлтэй болсон байна. За тэгэхээр саятан сэтгэлгээ гэж юу юм бэ гэж энэ хүний энэ семинар дээрээс хуулж ойлгож авснаа би та бүхэндээ танилцуулъя. За коммент хараа. За яг одоо намайг үзээ сууж байгаа та бүхэндээ баярлалаа. За саятан сэтгэлгээ гэдэг нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө хэрхэн санхүүгийн хэрэгчлэлд яаж хүрэх вэ? Нэгдүгээр, хоёрдугаар хэрхэн мөнгөтэй аз жаргалтай дэлбэг хангалуун баян амьдрах вэ гэдэг ухаан. Яаж тийм байх вэ гэдэг л ухаан. Тэг ядуу сэтгэлгээ гэж юу юм бэ? Ядуу сэтгэлгээ гэхээр юу гэхээр бага мөнгө зохицуулж чаддгүй. Альс надад мөнгө байхгүй гэж боддог. Тэ? Мөнгө ороод ирээд байгаа ч гэсэн тэрийг ингээд нөгөө орж ирсэн мөнгө ингээд гарынхаа салаагаар урсгачдаг. Тийм хүмүүс байдаг шүү дээ, тэ? За би энийг би бас өөрөө өмнө нь тийм байсан болохоор сайн мэдээд байгаа байхгүй юу. За тэгээд баян сэтгэлгээ гэж өгөх юм бэ? Түрүүний яг хэлсэн. Аз жаргалтай. Тэгэхээр хүмүүс ингээд баян гэж бодохоор маш олон хүмүүс энийг мөнгөөр дамжуулж бодоод байдаг тий. Мөнгөтэй болж иж баян болно. Эсвэл мөнгөтэй болсны дараа би аз жаргалтай болно гэж холиод идэг. Тэгвэл аз жаргал мөнгө хоёрч хамтдаа байж боломжтой. Тэгээд баян сэтгэлгээ гэж юу вэ гэхээр англиар болохоор abundance mindset буюу элбэг дэлбэгийн сэтгэлгээ гэж ярьдаг. Энэ талаар ингээд яриад ах юм бол маш
гүнзгий ойлголт байдаг. Тэ юу гэж бодох юм, юу гэж бодож байгаа хэлбэг дэлбэг сэтгэлгээ тий. За тэгэхээр зүгээр л энгийн үгээр тайлбарлаад хэлчихээр надад дандаа бүх юм байдаг. Хэзээ ч нөгөө нэг юм дутуу гочуу юм сэтгэлгээнд байдаг хүнийг одоо элбэг дэлбэг сэтгэлгээтэй хүн гэж хэлээд байгаа. А тэгвэл баян сэтгэлгээ гэдэг нь юу юм бэ гэхээр одоо амьдралаа баян юм сэтгэлгээнд байдаг хүнийг бүтэн байлгаж чаддаг тэр сэтгэлгээ хэлээд байгаа. Энэ нь уг нь мөнгөтэй нэг хамаатай одоо хүмүүсийн бодоод байдаг шиг 80-90% нь мөнгөтэй хамаатай бол биш. Гэхдээ мөнгө бол дотор нь орцсон байдаг. Аз жаргал би аз жаргалаар баян байна. Би хамгийн ихний лайф дээр ярьжсэнтэй та юугаар баян бэ гэдэг аз жаргалаар баян байна. Найз нөхдөөр баян байна. Мөнгөөр баян байна. Одоо эрүүл мэндээр илбэг дэлбэг хангалуун байна. Тэ идэх хоол хүнсээр илбэг дэлбэг баян байна. Амьдрах орон байраар баян байна. Оюун ухаанаараа баян байна. Гэх мэтлэнгээр маш олон баян зүйлсийг нийлүүлээд баян сэтгэлгээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ сэтгэлгээд хамгийн гоё юм нь гэхээр энэ сэтгэлгээд суралцж болдог. Бидний яг одоогоо амьдраад байгаа амьдрал маань за сайн зүрх татж байгаа хүмүүстэй баярлалаа. Зүрх тарахад бүр гинэ гоё санагдаад урамтай санагдаад улам их юм ярмаар санагдаад яриад улам их зааж өгмөр санагдаад байхгүй. За тэгээд баяжхан суралцж болно. Одоо 2 жилийн өмнө би миний ойлгоод хамгийн их баярлж байсан зүйл бол баяжхан суралцж болно. Мөнгөө зохицуулахад суралцж болно. За тэгэхээр яа зарим хүмүүс баян, зарим хүмүүс ядуу байгаад идэг вэ гэхээр мөнгөө зохицуулж чадахгүй байгаа. Зөвхөн мөнгөний хувьд ярахаар мөнгөө зохицуулж чадахгүй байгаа. Нөгөө олж байгаа орлого нь гарч байгаа зардлаасаа бага болоод байгаа. Орж байгаагасаа илүү зараад өрөндөө ороод ирэх гэсэн үг тийм. Тэгэхээр үүн дээр этнос сэтгэлгээ, баян сэтгэлгээтэй болохын тулд мөнгөө зохицуулах тэр ухаан хэрэгтэй болно. Тэрэнд суралцж болно. Дэлхийн даяар тий Харвекер болохоор ийм 6 шилний арга гэдэг зүйлийг гаргаад энэгээр нь дамжуулаад маш олон хүмүүс мөнгөө зохицуулж сурсан байна тий. За энэ аргын талаар би тайлбарлана. Хаашаа хэдэн хувь хийдгийг би та бүхэндээ тайлбарлана. За яг энэ аргын тухай интернетэд бол зөндөө мэдээллүүд байгаа. Нэмээд судлах гэх юм бол интернетээс бас ороод үзэж болно. Гэхдээ би өөрийнхөө та бүхэндээ байгаа цагтаа зохицуулаад тайлбарлаад. За тэгвэл хэр баян байх нь юунаас хамаарх юм бэ? За одоогийн байгаа бидний яг өнөөдөр миний надад байгаа мөнгөний хэмжээ, аз жаргалын хэмжээ, баян байгаад байна гэж бодоод байна уу, ядуу байгаад байна уу гэж бодоод байгаа. Тэр сэтгэлгээ маань миний туршлага тий өнгөрсөнд ямар амьдралтай байсан, яаж амьдарч ирсэн, хүмүүс намайг жоохон байхад мөнгөний талаар юу гэж ярьдаг байсан гэх мэтлэн тий надад мөнгөтэй холбоотой сайн итгэл үнэмшлүүд байна уу, муу итгэл үнэмшлүүд байна уу, сайн муу гэдэг нь надад ашигтай итгэл үнэмшлүүд байна, надад дандаа ашиггүй итгэл үнэмшлүүд байна уу тий мөнгөө хийх сайн удирдах чаддаг вэ? Мөнгөө удирдах чадж байгаа юм уу? Удирдна гэдэг тий зардлаа хэмнээд мөнгөө хадгалаад хэдэн төгрөгтэй олвол чи баян болно гэж бодоод байгаа юм. Баян гэж өөрийгөө тооцох юм. Тэгвэл тэр мөнгөний чинь дүн чам тодорхой юм уу? Тэгвэл тодорхой болцсон бол тэр мөнгө дүндээ чи яаж хүрэх гэж байгаа гэдэг арга чинь байна. Тэр аргаа тэгвэл яаж олох юм? Бусад хүмүүс яаж баяжаад байна? Яаж мөнгөө зохицуулаад байна гэдгийг харж гин үү? Суралцж гин үү? Тэ? Бас хүсэл зориг тий тэр баян болчохороо би юу хийх юм? Яагаад баян болох гээд байгаа юм тэгвэл гих мэтлээ маш олон зүйлээс хамаардаг. За тэгэхээр би яг өнөөдрийнхээ лайв дээр энийг ингээ бүгдийг хамруулж ирч чадахгүй. Ерөнхийдөө ингээл нэг лайваар нэг жижиг сэдвээс ингээл хацаал жижигхэн чимхэл ярьдаг байхгүй юу? Ярихыг оролддог тий. Бас далд ухамсар гэж бидний амьдралын 90% өдөртдөг гайхамшигтай зүйлээд далд ухамсар төр мөнгөний програмууд ямар мөнгөний програм бэ? Тэрнээс шалтгаалаад хэр баян байх нь хамаардаг. За одоо би та бүхэндээ ярьсантэй Харвекерийн мөнгө хадгалах 6 шилний арга гэж байдаг. За тэгвэл тэр 6 шилний аргыг
та бүхэндээ тайлбарлаад өгье. Зураг томруулаад. За 6 Харвейкер мөнгө хадгалах 6 шилний алба. Бүх орж ирсэн орлогоо 6 зүйлд хуваана. 6% тий. За ингэж 6 хуваахдаа зайлшгүй зардал 55%. Сар болгон за сая төгрөгийн орлоготой бай гэж бодъё. Тэгэх юм бол 150 мянган төгрөгийн бүх зардалтай байрлах нь. За тэгэхээр зардал чинь 55%-аас доош байна гэсэн үг үнэ тий. За санхүүгийн эрх чөлөө гэдэг дансанд яагаад гэвэл бид нар бүгдээ баяжмаар байгаа санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байгаа. Тэрэндээ зориулаад хязгаарч хэрэгж авахгүйгээр 10% хадгална. За тэгээд тэрний дараа том худалдан авалтуудад тий. За шууд нэг цалингаас өмнөнийг удаагаар худалдаж авч чадахгүй юмнуудыг сар сартаа цуглуулсаар байгаад мөнгөө цуглуулж байгаа худалдаж авна гэсэн. За тэрэндээ 10%-ийг за боловсрал. Боловсрал бол маш чухлаа. Тэгээ боловсрал гэдэгт бид нэр дандаа дэд сургууль, одоо магистр, доктор гэдэг боловсралыг энд яриаггүй. Яг амьдралд одоо Харвейкерийн семинар дээр ярьж ирсэнээр боловсрал гэдэг бол амьдралд хэрэгтэй. Эндээс сураад яг амьдралд хэрэгжүүлэхэд хэрэгждэг үр дүнд гардаг тийм мэдлэг олоход та нар мөнгөө зарцуул гэдэг зүйлийг бол аюу их ярьсан. За тэгээд яг тийм мэдлэг зарцуулнаа. За тэр нь таны хувьд юу байж болмоор вэ те? Яг таны одоо мэрэгжлийн яг таны байдалд яг одоогийн нөхцөл байгаа байдал чинь хэрэгцээтэй тийм боловсролд мөнгө зарцуулна. Тэгэхээр тэр нь заавал дээд сургууль, их сургууль, магистр, доктор тийм байх ерөөсөө албагүй. За тэр том худалдан авалт дээр бас аав ээжүүд бол хүүхдүүдийнхээ боловсролд нөгөө нэг сургуульд нь зарцуулна гэж мөнгө хадгалдаг штеп. Тэрийг бас тийшээ хийж болно. За бас боловсрал гэдэг дээр болохоор өөрийн боловсрал өөр хүүхдүүдийн боловсралд зориулаад бас хадгалж болно. Тэгэхээр та өөрөө шийдэж жагаад хийгээрэй. За эндээс бас дахиад 10% нь өөртөө зарцуулах 10%. За бид нар чинь ингээл уг нь мөнгө олоод байгаа, ажил хийгээд цалин аваад байгаа, орлого олоод байгаа. Тэгсэн чинь өөртөө зарцуулах хэсгээ мартчихдаг тий. Өөртөө зарцуулъя гэхээр ингээд нэг юм буруутай мэдлэг юм шиг мэдрэмжтэй. Хэрвээ тийм байдаг бол өөртөө зарцуулах мөнгийг заавал байлгах ёстой. За тэгээд Харвейкерийн семинартаар хэлснээр энэ мөнгийг сар болгон заавал зарцуулах ёстой. Тэгээд тэр нь юу зарцуулах вэ? Амьдралын сайн сайхан юм болгоныг одоо өөртөө зориулахад зарцуулна. За тэр амьдралын сайн сайхан гэдэг юмыг би та бүгдээ жоо тайлбарлаад өгье. За зүгт орж байгаа хүмүүстээ баярлалаа. Сайн уу манайхаа. Ороод ирээд үзэж байгаад нь баярлалаа. За тэгээд амьдралын сайн сайхан зүйлхээр гараад нөхөртөөгөө их нэртэйгээ альсвал ганцаар маш гоё станд ороод хоолойд дуртай киногоо үз. Альсвал дэлгүүр ороод өөртөө ингээд авах юмсан гэж бодож ирсэн. Балаа чи юу ч бодохгүй. Араас нь энийг авчлаа. Энэний оронд би хүүхдэд тийм авах байсан юм байсан. Тийм юусоо бодохгүй. Тэр хүүхдийн хувцс чинь зайлшгүй зардалд хуваарлагдаад явчихна. Тэгэхээр бид нар өөрийгөө урамшуулах мөнгийг болохоор өөртөө зарцуулах. Мөнгө за тэгээд сар сартаа үрж дуусгах ёстой. Тэгжиж бид нэр ингээ урагшаага алхах тийм гоё урамтай зоригтой алхах. Би ингээд олж байгаа мөнгө чи илүү нэмэгдэх сэтэл эндээс төрдөг. Гоёгаз. За тэгээд ингээ би ингээ бодож исэн чинь нэг юм авмаар ч юм аа эсвэл нэг ингээд айгуу гоё спад ормоор ч юм уу. За би ч одоо Германд амьдардаг шүү дээ тий. Тэгвэл чи спам чинь 100, 200, 300-аас наашгүй бол авчиж байгаа байхгүй юу? Үнэтэй шүү дээ манай Монгол шиг биш. Тэгвэл чи 300 еврогоор би ингээд
нэг өдрийг амар гоё өөртөө зарцуулъя бодох юм бол тэрийг 3 сар цуглуулж болно. Хамгийн максимум нь 3 сар цуглуулж болно. Үнэтэй гэдэг нь би Монголын үнэтэй харьцуулахад болвол Германд үнэтэй гэж хэлсэн шүү дээ. 3 хамгийн максимумда 3 сарын хугацаатай л энэ шилэн савнд байгаа мөнгийг заавал өөртөө зарцуулж явах хэрэгтэй. Өөртөө гэдэг нь нэг өдөр би хүүхдүүдтэйгээ маш гоё өдрийг сайхан өнгөрөө. Юунд ч олон долоон бодохгүй, мөнгө нь ялаа, тэр нь ялаа гэж бодохгүй, санаа зовхгүйгээр хүүхдүүдтэй гоё кайфтай, өөртөө гоё кайфтай тэгж өнгөрөө гэх юм бол тэрэнд чинь энэ мөнгө зарцуулагдана. Тэгээ энэ мөнгийг яаж зарцуулах ёстой шалтгаан өөрийгөө урамшуулж байгаа. Бид нар нөгөө нэг хүмүүсийг ингээл айгүй гоё урмын үг хэлээ л дээ чи чадаад чи тэгвэл өөрөө дандаа муутал би чадсангүй одоо ингээл цалин ороод ирсэн чи ингээл дуусчихна гэж мэгэл тиймхүү тохиолдлууд зөндөө байдаг шүү дээ ялангуяа ээж бид нарт тэгвэл энэ мөнгийг заавал өөртөө зарцуул. Асэл нөхрөө нэг өдөр болцоонд гоё уйл та хайраа хоёлаа орой хоол идэ тэнд айгүй гоё стан байт юм айгүй гоё хоолтойг энэ хоёлаа яваад орой хоол хоёлоо кино үзэж романтик өнгөрөөч гэдэг юм. Гэх мэтлэнгээр өөр намайг ямар гоё тийм аз жаргалтай болгох гээд намайг юу гоё урамшуулаад тэрэнд зарцуулнаа. За тэгээд 5% нь өглөг хандив. За тэгээд өглөг хандив болвол ялангуяа манай монгол хүмүүс бид ингээд биендээ юм өгдөг, хандивалдаг, биендээ тусалдаг хүмүүс энэ байхгүй болохоор одоо нөгөө нэг санхүүгийн эрхчлөлөнд хүрэх гээд хадгалж исэн мөнгөө, тум худалдаа авалтын мөнгөө, боловсролын мөнгөө хүмүүст ингээ өгчдөг. За тэгээд энэ өглөг хандив маань ингээд хэмжээтэй байгаа нь юу вэ гэхээр таныг бусад хүмүүс рүү хит их мөнгө өгөхөс сэргийлнэ. За тэгээд энэ бол энэ 6 арга, 6 шилний арга гэдэг маань яг бид нар 6 дансаар хийж болно одоо үед бол мэдээ шилэндээ бүх мөнгө цуглуулна гэж юу яах вэ? Зүгээр дансаар хийгээд харин би яг өөртөө нэг хий гэж бодож байгаа юм. Ингээд символическ маягаар 6 юм сав аваад маш гоё. Надад амар гоё таалагдсан. Тийм сав аваад тэгээ тэн дээр сар болгоо хийж байгаа мөнгөнийхөө ингээд дүнг бичээд нэмээд явах нь надад айгүй гоё юм байна. Ягдгүй л бид нар дансанд болохоор ингээд дансаа онгойлгоос нэш харагдахгүй шүү дээ. Тэгвэл яг ингээд миний одоо унтлагын өрөөнд юм уу, ажлын өрөөнд юм уу, асал одоо том өрөөнд ч юм уу миний ингээд байн хардаг газар тэр маань ингээд надад ингээд дүнтэйг харагдаж байгаа юм. Тэр маань өөрөө надад урамтай. Санхүүгийн эрхчлөлөнд хит байгаа гэдэг. Тэгэл нөгөө сар болгоно нөгөө мөнгө нэмэл. За энэ чинь бас адил. Цалингаас гадна гинт орлого орж ирдэг шүү дээ гинтийн орлогод орчин. Тэгэхэд бас яг ингэж хуваарлана. Тэгээд олдог орж илээл нөгөөдгөө ингээл хуваарлал ингэж явах болгоом чинь танд үүсч аим кайфтай. Тийм учраас энийг хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ энийг дадалд болго. Ингээд тех тусам танд илүү мөнгө олох сонирхол төрнө, илүү урамтай санагдана. Ийм арга байгаа. За тэгээд энэ болохоор зарим хүмүүс маань надад хийх мөнгө байхгүй гэж ярьж болно. Би орлогогүй байгаа гэж ярьж болно. Тэгвэл хамгийн бага түнгээр хэл. За бидний семинар дээр маш олон жилийн өмнө нэг Америк хүүхний зүрх таачаа та бүхэн баярлалаа. Бигөө баярлалаа гэсэн шүү дээ. Америк хүүхний яриг тэрэг оруулж ирсэн. Үзүүлсэн. За тэгсэн чи тэр хүүхэн анх мөнгөгүй байсан юм бэл. Тэгээ хамгийн ихэндээ 6 одоо энэ 6 шилэндээ 10 цент хийсэн гэж. $1 хуваагаад 55 цент, 10 цент гэ хийсэн. 2 жилийн дараа 2 жилийн турш энэ арга хийсэл яс орчсон бүх мөнгнөөсөө 6 тасандаа хуваасан. За тэгээд 2 жилийн дараа миний өөртөө зарцуулах одоо шилэнд орж байгаа мөнгө нь 10,000 болж өссөн. Тэгэхээр би энэ систем бол амар ажилтдаг гэж яг ярьжсэн. Тэгэхээр яагаад иймэрхүү ингээ системийг хүмүүс санал болгоод идэг хэр гол нь зуршил байхгүй. Зуршил өөрийгөө мөнгөө хадгалах, мөнгөө одоо зохицуулах тэр зуршлыг өөртөө бид суулгаж байгаа. Бид зуршилгүй байгаа учраас мөнгөө заван замбрааг үүрдэг. Үрэл ингээл
нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр тийш өгвөл нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр ийш өгвөл те альсвал хит хадгалаад зарим хүмүүс амар хадгалдаг те хит хадгалж чаа гэв бөөнөр нь бүтнээр ингээ гаргаа явуулчихдаг. За тэгэхээр мөнгийг хадгалах яг ийм аргууд бол зөндөө байдаг. Би өнөөдөр та бүхэндээ Harvard Baker-ийн аргыг ингэж танилцуулж байгаа. За тэгэд энэс дараагийнхаа яг энэ семинар дээрээс би сурсан зүйлээсээ та бүхэндээ бас хуваалцъя. Мэдээж би маш их сурсан. Тэрийг ингээд жижигээр нь мэдээж өгнө. Гэхдээ одоо би нөгөө нэг өдөр подкаст хийгээд байгаа бол 7 цагта 2 хагас өдөр подкаст хийгээд байгаа болохоор миний нөгөө яг хувийн санхүү мөнгөний талаар баяр сэтгэлгээний яардаг талаар цаг маань арай жоохон хамс болоод тэгээд би тэр бомтой сэтгэлгээ гэдэг Facebook групп нэрч чаа гэд та бүхэндээ ярьжсэн тий. Миний сурсан зүйлээс хийгээд одоо амжилттай болсон зүйлээс энэ тэндээс олж ирсэн мэдлэгээс маань хуваалцах юм бол тэр группт маань заавал орж ирээрэй. За тэр групп маань 5 сарын 15 хүртэл 20,000 төгрөгийн үнэтэйгээр ганц удаа орохдоо л төлбөртөл нь 5 сарын 15-наас хойш 99,000 болсон. Яагаад тэгэхээр би зөвхөн энэ тий хувийн санхүүс сонирхдаг баян болог гэсэн хүмүүстэй хамт урагшаага тэмүүлж явмаар байгаа. За тэгэхээр янз бүрийн тийм спам нөгөө бот мод янз бүрийн би юм үнэхээр оруулмаар байгаа учраас тиймхэн би энерги зарцуулмаар байгаа учраас энэ нэг юм жижигхэн босго мөнгө тавьж байгаа. За мөнгө бол энерги. Мөнгө бол энерги. Мөнгийг болохоор бид нар нөгөө тий долларын ногоон дэвсгэрт манай энд бол еврогийн дэвсгэрт Монгол Чингис хааны зурагтай дэвсгэртийг мөнгө гэж боддог. За тэгвэл мөнгө бол энерги. Энерги орж гарч явах ёстой. За тэгэхээр жижиг мөнгө бол жижиг энерги, том мөнгө бол том энерги. За энийг би дараа нь яг энэ ингээд тайлбар хийхээр бараг дахиад 20-30 минут ярих болно. За дараа нь би та бүхэндээ яагаад мөнгө бол энерги гэдэг талаар бас ярьж өгөмж. За тэгэхээр хамгийн тул том мөрөөдөлтэй бай. Dream big, start small. Том мөрөөдөлтэй бай. Гэхдээ жижигээс эхэл. Том мөрөөдөлтэй би томоор эхэлнэ гэж яагаад хүмүүс унцдаг тийм бол томоор мөрөөд гэхдээ жижигээр эхэл гэдэг зүйлээ би сурч авсан. За тэгээд жолооны үр дэргүүлж байгаа юм шиг хувь тавилангаа би үүрэг захирдаг гэж өөртөө хэл. Тэр байнга дандаа сануулж байна. Яг гэвэл энэний арт хараа нөгөө нэг маш том ойлголт явж идэг байхгүй. Хүмүүс ингэж зарим нөхрөгч сэтгэлгээ гэж ярьдаг. Би болохоор хүүхдийн сэтгэлгээ гэж ярьдаг тий. Зарим хүмүүс одоо яг түрүүний хамгийн 2 дахь слайдн дээр ярьсан. Баян сэтгэлгээ, ядуу сэтгэлгээ гэдгийн хоорондох нэг ялгаа нь болохоор амьдрал надад тохиолдоод байдаг гэж боддог хүмүүс ядуу сэтгэлгээтэй. Тэгвэл би хувь тавилангаа өөрөөр захирна. Би энийг амьдралаа өөрөө бүтээж байгаа гэж бодож байгаа хүн бол баян сэтгэлгээтэй хүн гэсэн үг. За мөнгө орж ирэхэд баярлаж таларх. Бид нар ингэдэг ч тийм цалин орж ирээд цалин орж ирэх ёстой цалин. Одоо энэ ингээл нөгөө нэг хамаг зардлуудаа төлөх юм аа ингээл дуусчих ч гэдэг юм. Ингээд цалин ороод ирэнгүүт ууг нь миний мөнгө орж ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрэнд баярлал талархдаггүй. Тэгэхээр цалин байтугай зүгээр хүний өгсөн мөнгө бүх юмд баярлаж таларх. Тэгээд бид нар 3 семинар дээр мөнгөний өөр өөртөө мөнгөний дуу гэж зохиосон, мөнгөний бүжиг гэж зохиосон. За тэгээд одоо би нэг ажил дээр байж байгаа заримдаа хүмүүс ингэ типс өгдөг байхгүй. Тэгвэл би мөнгөнийхөө дуугаа дуулаад бүжгээ бүжгэлдэг. За ингэж баярлаж талархдаг. За тэгэхээр тэр бомтой сэтгэлгээ группт маань орж ирэх юм бол би тэрийг та бүхэндээ хаваалцаад яагаад ингэж хийдгийг та бүхэнд илүү тайлбарлаж өгье. За тэгээд энэ 3 оны семинар тухамсарт байгаа мөнгөний талаар ихтгэл үнэмшлүүдтэй ажилласан. За тэгээд тэр ихтгэл үнэмшлүүдтэй ажиллахын нэг арга нь бол гипноз гэдэг. За тэгээд мэдээж бид нар гипноз дасгал хийлгсэн. За тэгээд тэр гипноз дасгалаа бол биднэрт өгсөн. Дараа ээж 30 хоног хийгээрэй гэдэг өгсөн. За ингээд үнэхээр гоё семинар болсон. Ёо тэр семинарыг яаж тэгж гоё авч явдгийг бүх хүмүүс нь ингээ өөрийнхөө эхний нэгдүгээр өдөр хүмүүс жоохон за тийм ийм гэд нэг юм жоохон бие биенээс дүлсэн байдалтай байсан хгүй.
Тэгсэн чинь нэгдүгээр өдрийн үдээс хойш олоод гэсэн хүмүүс ингээл бүр ингээл бие биендээ бүр ихнээ сайн найз учраас тэ 2 дахь 3 дахь өдөр бол ямар ч тийм бие барих юм байхгүй бүгдээрээ ингээл чөлөөтгөр санал бодлоо хэлээл бүгдээрээ баярлал бүгдээрээ хуваалцаал маш том ийм өндөр энергит 3 өдөр бий байсан. Энэ бол үнэхээр amazing маш гоёсэн. За тэгээ 3 хоногийн семинар боллоо. Тэн дотор ч маш их зүйл болсон. Тэ 3 хоногийн семинар дуусахад бид нарт 90 хоногийн гэртээ хийх одоо тий дагалгавруудыг бидний бүгднийх нь имэйлээр явуулсан. Тэгээ одоо 90 хоногийн дагалгаврыг хийгээд явж байгаа. За энэс сурсан маш нэг ойлгосон нэг зүйл болохоор мэдээж маш олон юм ойлгос. Гэхдээ энэ миний айгуу чухал гэж бодсон юм болохоор цуралцах цаг энергид зорилцвол одоо бид нар 6 дансны аргаараа хөрөн бөмбөгийн их усрын шидэд өчөж байгаа шүү дээ тий. Тэнгууд суралцахад энерги зориул. Гэхдээ олон их усрээс суралц. Нэг хүнээс өрөөсөө битээ суралц. Бидний чухлыг хэлсэн. Тэгээ би энэ нэр үнэхээр үний юм байна. Би ч өөрөө бас айгүй олон их усрээс суралцдаг шүү дээ. Эджээч нэг юм сонсоол, тэнцч нэг юм сонсоол, англи дээрч нэг юм сонсоол, орч дээрч нэг юм сонсоол ингээл монгол дээрч нэг юм сонсоол ингээл явж лээ. Тэгэхээр энэ маань их зүй юм байна. Тэгээ тэр болгоноос би өөрийнхөө тий энэ хийж үзэл байлаа энэ болж ийн болохгүй ч юм. Тэр болгоноос би өөрийн гэсэн арга барил олж авч. За өнөөдрийнхээ лайвыг ингээд дуусгачих. Миний ингээд өмнө сурсан одоо сурч байгаа ирээдүйд сурах юмнаас маань хуваалцъя тий тэрмээс сурыг хамтдаа тэр бунтан болъё. Одоо Герман дээр, Англи дээр хүмүүс саятан болъё гэж ярьдаг тий. Саятан гэж сая доллартай, сая евротой уншдаг. Гэтэл тэр бомт өргөч чинь тэгвэл сая долларын хажууд хамаагүй бага. 300 мянга орчим доллар юм евро байгаа шүү дээ тий. Барагцааг нь бодоход. Тэгвэл энэ маань сонгой боломжтой гэсэн үг. Тэгэхээр уртаа зориг тавиад хамгийн гол нь групп юм уртаа зориг тавиад тэрнийхээ төлөө хамтдаа явдаг, хамтдаа зүтгэдэг тийм хүмүүсийн одоо community тийм хүмүүстэй хамт бай гэж хүсэх юм бол ороод ирээрэй гэж хэлье. За тэгээд энэ дээр би community гэж ярьснаас яагаад групп үүсгэдэг вэ гэхээр би гэртээ байгаа. Онлайнаар нэг юм сурч байгаа. Онлайнаар 3 сарын сургалтын төлбөр өгөөд сурлаа. Компьютераа хаалаа, эргээд хучин амьдралдаа орчоо. Тэ? За тэгвэл 7 хоногтой нэг юм уу 2-7 хоногтой нэг уулздаг адилхан сэтгэдэг хүмүүстэй хамт байх нь зорилго нь хизээч эргэж тэр рүү ортгүй байнга бие биендээ тустай. Одоо манай энэ саяны 3 хоногийн семинараас үүссэн 100 хэдэн хүмүүстэй тэндэр чи яг нэг Берлинд байсан хүмүүс ч байсан бусад хотуудаас бусад улсуудаас одоо тий бүр яг онгоцны билетээ төлөөд вагоноор ирээд буудалд байлаад гэсэн хүмүүс байсан. За тэр хүмүүсээс 100 илүү хүмүүс нь бүгдээрээ нийлээд нэг WhatsApp group бүсгээд за тэгээд тэр группийн дундаа ингээ бүгдээрээ бичдэг тий. Яг гэвэл бид нар 3 өдөр нэгэн зүйлийг сураад ингээ нэгэн хэлээр ярьдаг гэсэн. Нэг юм үзэлтэй бодолтой тий сэтгэлгээтэй хүмүүс болчихж байгаа. Тэнгуут чинь эргэж буцаж нөгөө хуучин амьдралдаа орохгүй тул тэр WhatsApp group дээр бид нар юмаа ярьдаг, тэрийг шеэрлдэг, боломжуудыг хоорондоо ярилцдаг. Тэгээд Берлинд байгаа хүмүүс нь ингээд цагийг тоолоод бүгдээ уулздаг. Сая 3 дахь хүмүүс уулзсан, би 3 дахь ажилтаа болоод уулзаагүй. Өнөөдөр арай уулзна гэсэн. За тэгэхээр өнөөдөр арай би амжуул уулзаад амжихгүй бол дараагийн 7 хоногт энэ уулзах намайг хажууд минь түшээд өгдөг, урамшуулад өгдөг, тий хамтдаа зүтгэдэг. Энд ийм зам байна шүү гэ. Би яагаад ингэж групп бүсгээд байна гэхээр би өөрөө зоригтой. Энд ийм юм байдгийм байна. Ингэж явал болоод яах шиг болж ийн. Хідүүлээ ингэж явъя гэдгээр хангалттай хамтдаа явах тийм бүлэг хүмүүсийг үүсгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр амжилтын үд тэмүүлэх бүлэг хүмүүс гэж ойлгоорой. За тэгээд групп маань орё гэх юм бол атлуу хувь чат бичээрэй. За өнөөдөр сонссон бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд чатаар орж ирээд, группт орж ирээд бас илүү асуултуудаа асуугаарай. Өнөөдөр асуултанд хариулж чадсангүй. За дараагийн хагасаа өдөр өдөр болох подкастаар ингээд уулзъя. За баяртай.